Visual anime-ний 3-р хэсгийг хүлээн авч үзнэ үү? Үзэхээс өмнө лайк, саба дарахаа мартва. Баярлалаа. Get ready for it. Get ready for it. 領域展開 Өрөөнд ортол Исагид гинэт бөмбөг өгөх ба нэгэн хоолограм гарч ирлээ. Хоолограмын ард хаалга байх ба улаан тойрог гарч ирэн цаг явах тусам жижигэрч байлаа. Үүнийг харсан Исаги 16-гийн доторх бэлтгэл юм байна гэж ойлгодог. Тэгээд баруун булан руу зогтол нөгөө хоолограм хаачихнаа. Тим ч амар ялчихгүй бололтой. Ингээд цаг явж эхлэх ба 90 минутын дотор 100 гол оруулах ёстой болов. Өрөөнд дөрвөлжин учир бөмбөг хаанаас ч хамаагүй ирэх ба үүнтэй зэрэгцэн хаалгач бас өөрчлөгдөж байв. Исаги ч нэгэнт ойлгосон учир ихний хүрэлтээр цохиж оруулдаг. Исаги ч араас нь оруулсаар 30 гол оруулав. Тэгтэл түвшин нь нэмэгдээд хамгаалагч гарч ирлээ. Исаги ч 16 дотор хамгаалагч байх нь тодорхой гэд өшөөсдөл хамгаалагч унчихв. Исаги ч илүү нарийн цохихгүй бол болохгүй нь гэж бодно. Энэ өрөө нь Германы топ клубүүд цохилтыг нь сайжруулахын тулд ашигладаг өрөө ба тоглогч бүрт таарсан нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Тэрч болоогүй дэлхийн шилдэг хаалгачдын мэдээллийг хоолограмд суулгасан бөгөөд бөмбөгөнд суулгасан бичил чипний ачаар бөмбөгийг ойлгож чаддаг л гин шүү. Их оч энэ өрөөнөөс гарах үед та нар довтлогчийн хуваар шин түвшинд очно л гин. Исаги ч дараагийн түвшинг ойлгоод эхэлчихсэн. Аль хэдийн 60 гол оруулчихсан байлаа. Тэгтэл дээд түвшиндөө хүрлээ. Хамгаалагч нар нь хөдөлж, ирэх бөмбөг нь хурдан, эргэлттэй ирж эхлэв. Исаги ч алдлаа. Эго энэ түвшинг жинхэнэ тоглолт ийм л байдаг. Байдлыг ойлгон хариу үйлдэл үзүүлж, оновчтой нарийн өшөглөж 90 минутын тэсвэр төвчээр. Тэгж байж л энэ түвшинг давна гэлээ. Исаги ч миний голууд Баачирагийн дамжуулалт байсан болохоор л оруулж байсан. Кунигами хамгаалагчдыг өөртөө татаж жигэрийн үргэлж миний дамжуулалтыг хүлээдэг байсан. Тэтэл байсан болохоор л би гол оруулдаг байсан. Одоо бол ганцаараа ч хамаагүй тулалддаг болно гэж бодно. Тэгээд шууд байдлыг хормын дотор дүгнэж тооцоолж зүүн буланд нь цогтол бодсноос нь өөр зүг рүү явсан байв. Тэгээд цохроор цохиод байх хэрэггүй. Сүүлийн мөчөд цохих зэгтээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодон цохиход оруулдаг. Ингэж Исаги өөрийгөө олсноор араас нь оруулж эхний шатыг давлаа. Дараагийн шат руу ортол V багт байсан Наги Рио 2 байх ба дараагийн шатанд 3-аараа баг болох байлаа. Исаги ч тэр хоёрыг зант зүг хүлээж байгаа юм байна гэж бодно. Араас нь Баачира ороод ирлээ. Баачира ч шууд Исагигаас асуулгүй 3 дахь тоглогчороо хэнийг сонгох уу гин. Тэгтэл Исаги, Кучигами, эсвэл Чигири тэр хоёрын аль дөрүүлж ирсэнтэй нь болъё л гэлээ. Тэгтэл Наги ирснэ. Исагигаас манай багт орооч гэдэг юм да. Рио түүнтэй цуг баг болмоор байсан юм уу гэхэд Наги түүнтэй цуг хөлбөмбөг тогломоор байна гэдэг. Исаги ч татгалзаж Баачиратай баг болно гэлээ. Тэгсэн чинь Наги тэгвэл би танад орё гэдэг юм да. Бүгд гайхацгаана. Риоч чи юу яриад байгаа юм бэ? Би яах юм л гэдэг. Тэгсэн Наги хоёулаа дэлхийн шилдэг болно гэсэн ч хоёулаа ялагдсан. Анх удаа ялагдсан тэр мэдрэмжээ ойлгохын тулд түүнтэй цуг тогломоор байна. Би хичээж үзмээр байна л гэдэг. Риоч бүр гайхастай. Тэгсэн Рио дураараас бол гэж харцаа буурууллаа. Баачирач Исагигаас яах вэ гэтэл Исаги, Кунигами эсвэл Чигири байвал зүгээр ч гэлээ би бас чамтай цуг тогломоор байна гэж зөвшөөрдгөө. Ингээд тэр 3 баг болж дараагийн шат руу орлоо. 3 дугаар шат руу ортол 3 л хүн байх ба тэр 3-ын дунд Итоширийн байв. Игоч гарч ирж 3 дугаар шат бол 3-ын эсрэг 3 гэлээ. Энэ үеэр 2 дугаар шатанд Кунигами орж ирэх ба Чигирич мөн ирчихсэн байлаа. Чигирич Кунигамид Исаги, Баачира, Наги 3-1 баг болоод явсныг хэлдэг ба тэр 2-1 баг болохоор боллоо. Энэ хооронд Игоч дүрмийг тайлбарлах ба 2 багийн хаалгачаар хоолограм байх ба түрүүлж 5 гол оруулсан нь ялна. Ялсан баг нь ялагдсан багийн нэг гишүүнийг булаана. Шат ахих тусам гишүүнээ нэмж 5 хүнтэйгээр 5 дугаар шатанд хүрвэл 2 дугаар сонгон шал оруулалт дуснаа. Ялагдсан баг нь үлдсэн гишүүнтэйгээрээ тоглох ба хэрэг сонгогдохгүй бол хасагдана л гин. Тоглох бага чөлөөтэй сонгож болох ба 2 баг хоёулаа зөвшөөрөх ёстой гэлээ. Нагич хулгайлмаар байгаа тоглогчийнхоо багтай тоглох ёстой юм байна гэхэд Исаги шууд Кунигами, Чигири 2 бодогддгоо. Игоч Бисулокийн шинэ ранкийг зарладаг. Энэ удаад жинхэнэ ранкийг нь Исаги 15-д, Баачира 16-д, Наги 7-д байв. Иго, та нар тгийг нэг болгож чадсан. Одоо харин тэр нэгийг өөр нэгтэй холин уруул явуул гэж хэлээд алга болно. Энэ нөхөр бол ранкара 3-д Токимицу Аоши. Харин энэ бол ранкара 2-д Ариу Жуби. Хамгийн сүүлд нь ранкара 1-д Итоширийн. Энэ шатыг хурданд авах гэж нээсэн хамааралгүй 3 бололтой. Энэ ринг гих нөхөр. Та нар тэгээд энэ Бисулок бол ердөө л миний гишгүүрэл гин шүү. Ясан нь Японы 20 хүртэлх насны шигшээд орж чадах учраас тэр шигшээд нь орж ах болох Итоши Саяг ялах зорилготойгоо хэлнэ. Тэгсэн Исаги нөгөө хоёроосоо уучлалт гуйчаад энэ 3 дээр очиод бидэнтэй тоглох гинэ. Ринч зөвшөөрдөг. За ингээд 2 тал зөвшөөрснөөр тоглохоор болдгоо. Тоглолтын талбай болон бөмбөгийг 3 хүн зориулсан жижигрүүлсэн ба Исагигийн баг цагаан өмсгөлтэй, Рины баг удаан өмсгөлтэй тоглохоор болно. Шүглийн дуунаар тоглолт эхэлснээр Исагигийн баг бөмбөгөө гаргалаа. Бачирач бөмбөгийг эзэмшин Токимицу хуурч гардаг. Тэгээд Рины өмнө Наги руу дамжуулахад Нагигийн хойно аль хэдийн ариу ирчихсэн байдаг.
Наагич нэгийн хүрэлтээр хойш нь Исагийг дамжуулнаа. Исагич шууд нэгээр цохиж оруулснаар эхний голыг авдаг. Исаги тэр хидж бэлтгэлийн үр дүн гарч ийн топ 3-ыг ялах нь гэсэн итгэл дүүрэн байлаа. Тэгтэлрийн хөлбөмбөгийг бол зүгээр нэг спорт биш, энэ бол дайны талбар. Та нар буутай хүний өөдөөс нуруугаа харуулж зогсоод байна. Тиймээс л дорой байгаа юм гээд голоос цохиод оруулчихдаг юм да. Тэгснээ очиж бөмбөгөө аваад энэ тоглолт цагийн гарц хурдан дуусгээс гээд бөмбөгөө өгдгөө. Исагич бөмбөгөө гаргачихад бид гурвыг дутуу үнэсэнд нь харамсуулсан даал гэж боддог. Бачираач тэр үед дахин Наги руу хаяхад Ариу урдуур нь мөргөж зогсоодог. Бөмбөгч Токимицу дээр очисон байх ба Токимицу урагш нь Ариу руу дамжуулах үед Бачираа хурч амждаг. Бөмбөгч Исагигийн зүгт ирнэ. Исагич бөмбөгөө тогтоон Ариуг хашийн бөмбөгөө эзэмшиж байтал Ариуг зүүн хөлөөрөө шууд бөмбөгийн өшөглөж чаддаг. Бүр өнөөх нь гол орчихно. Исаги бас нэг мангас уу гэж бодноо. Ингээд Исаги дахин гаргалаа. Бачираач наашаа өгчих. Наги руу дамжуулж чадахгүй бол өөрөө л орхос гээд орноо. Тэгтэл Токимицу чадахгүй, бүтэхгүй, дахиад үзэн ядуулах нь гэж байснаа. Шууд л Бачираа руу гүгээд ирдгийг. Бачираач хөнгөн өлгөөд хуураад гардаг. Тэгсэн чинь хойноос нь гүйцэж ирээд дахиад урд нь гараад ирнэ. Бачираач дахиад хуураад гардагч дахиад гүйцээд ирнэ. Энэ удаа бүр Бачираагаас булаачдаг. Булааснаа гол хийхгүй бол тайвшрахгүй, гол гээл гүгээд байдаг. Исаги алдаа хийгээд ч хамаагүй зогсоё гэтэл хүчирдэггүй. Токимицу ч хаалга руу зөвхөн гол оруулдаг. Ингэж нэг топ 3 тоглогчийн чадварыг Исаги мэдэж авнаа. Исаги уулзаад удаачгүй гуруулаа хувийн тоглолт хийж. Тэгсэн бид 3 бие мэддэг 3. Үнэхээр ялагдах юм байх таа гэж бодноо. Тэгсэн Наги хөлбөмбөгч сонирхолтой юм аа. Дараа нь би илүү сонирхолтой зүйл хийнэ л гэдэг. Нагич дахиж ялагдмааргүй байна гэж анх удаага санаа гаргаж тэр санаагаар нь явахаар шийддэг. Тэр санаа нь 15 метрийн зайтай гурвалжин үүсгэн бидээ дамжуулж хаалга руу ойртох. Тэр хооронд Наги, Исаги хоёр зөвхөн нэгийн хүрэлтээр дамжуулна. Тэгээд хаалганы өмнө ойртоход Исаги цагаа тааруулан сул гарч гол оруулах байв. Тэгээд сул гарахаар гүүхэдрийн аль хэдийн урд нь ирчихсэн. Чиний харж байгааг би харахгүй гэж бодоо юу л гэдэг. Бачираач Исагид хаях гэж байгаад болоод Наги руу эргүүлэхдээ хайдаг. Нагич шууд Бачирааг ойлгож бөмбөгийг хойгоороо үзгэн хажуу тийш нь гаргаж зохиж оруулдаг. Исагич энэ хоёрын уруулын ачаар гол оруулж чадлаа. Тэгвэл миний хийх зүйл юу вэ гэж бодтол юм. Та нар ч юм сурахгүй юм аа гэд дахиад голоос цогтөг. Яг орхын алдад Исаги амжиж мөргөн гаргаж чаддаг. Рини багч булангийн цохилт хийхээр боллоо. Исаги хаашаач дамжуулсан нөгөө хоёртой туслах боломжтойгоор хаалганы урд зогсдог. Ринч булангаас цохиход шууд булангаас гол оруулдаг юм да. За бүр 4-2 болоотхноо. Исаги тэр хидж зүрэг довтлогоо хийнгээд дахин гурвалжилж явлаа. Исагич эцсийн мөчөд яаж оруулах вэ гэж бодно. Тэгтэлрийн хойно хэдий болтол дамжуулах гэв та нар довтлогчд бидтэй л гэдэг. Исагич энэ мөчийг ашиглаад Рины хойно гарахаар Бачираа гэж борлон гүйдэг. Бачираач дамжуулнаа. Тэгсэн Рин хажууд нь гүйж байт юм да. Ринч бөмбөгийг тасаллаа. Исагич бүр гайхан яаж мэдчих вэ гэтэл Рини чиний харж байгааг би харахгүй гэж бодоо юу гэж хэлсэн санаанд нь орж ирэв. Саяны голын үнрийг харсан биш харуулсан байж гэж бодно. Исаги ялагдах юм уу? Үгүй ээ, ялагдмааргүй байна. Рин бид хоёрын чадварын хооронд хэр их зай байгааг мэдэхгүй гэж бодохтой зэрэгцэн Рин гол оруулснаар тоглолт дууслаа. Ингээд Рины баг булаах тоглогчороо Бачирааг булаадаг. Бачираач явхаасаа өмнө хэрвээ намайг хүсэж байвал булаах гэж ир. Би доторх мангасаал дагна гэсээр цааш явлаа. Наги Исаги хоёрч буцаад хоёрын эсрэг хоёр тоглох хүрээнд ирэв. Исагич сэтгэлээр унаж юу ч хийж чадаагүй өөртөө уурлана. Тэгээд дараагийн тоглолтод хожигдвол чи сонгогдно гэд хэлчихдэг. Тэгтэл Наги босож ирж Исагийг үстэд битгий тэнэгт. Жохон арчаатай бай, тэнгээ. Рео байсан бол чам шиг шалчигнахгүй л гэдэг. Исагич мөчөөгөө өгөхгүй. Реотойгоо хамтрах чинь яагав. Рео байхгүй бол чи хинч биш л гэтэл Наги. Чич бас Бачираа байхгүй бол хинч биштэй гэд муудалцдаг. Исаги хариуд нь Бачираа байхгүй ч өөрийгөө баталж харуулна л гэдэг. Үүнийг нь сонссон Наги наадах чинь 2-р сонгон шалгаруулалтын зорилго байх. Бидний хувийн ур чадварыг шалгаж ийн л гэдэг. Исагич дотроо нэгийн эсрэг нэгээр л ялах юм байна гэж боддог. Наги хожигдсан бухимдлаа яаж гарах уу гэхэд Исаги хожихоос нааш гарахгүй гэд эвлэрдэг. Удаачгүй баруун ороод ирдгийг. Наги баруугаас шууд бид хоёртой тоглооч л гэдэг. Тэгсэн нэг нөхөр дараагийн багаа сонгохдоо 24 цаг хүлээх ёстой гэд биччихсэн байна л гэдэг. Энэ бол Нарухая Асахи ба өмнөх зүй багийн тоглогч. Баруун тэр хоёр нэг баг болсон ба өмнөх тоглолтод ганцаараа 4 гол хийсэн ч хоцсон баг нь хэтэрхий амиа гэд аваагүй гэдэг. За ингээд хүлэнгээ ямар багтай тоглохоо боддог. Ядаж байхад Исаги Наги хоёр хоёулаа дамжуулалт авахгүй л бол чадвараа ашиглаж чадахгүй. Тэгээд Исаги яаж дамжуулалт авахгүйгээр ялах вэ гэж бодостой бэлтгэл хийж байлаа. Тэгсэн Нарухая орж ирээд хожигдвол хоёулаа угаасаа сонгогдохгүй юм чинь. Нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцъя л гэдэг. Исагич зөвшөөрч тоглохоор болдог.
Исаги Наги хоёрч бэлтгэл хийнгээ. Барууг ялах арга тоглолт дунд болохоор болдог. За ингээд тоглох цагч болж тоглолт эхэлдэг. Исаги ч Наги руу дамжуулж Наги барууг хуурах гэдэг. Тэгсэн баруу шууд л бөмбөгийг нь булаадаг. Исаги ч баруугийн хүрээн 27 м гэтэл баруу бүр 29 м-ээс зөхиод оруулдیں۔ Барууч бас хойссон байлаа. Исаги ч арга олноос гэж бодно. Наги ч Исаги руу бөмбөгөө гаргаж Исаги Нарухаяг хуурах гэсэн ч болдоггүй. Тэгтэл Наги над руу дамжуул. Суус зайч байсан хамаагүй л гин. Исаги ч холч гэсэн суус зай руу дамжууллаа. Нагитэй зэрэгцэн барууч бас араас нь яв. Наги ч бодно, надад онцгой дамжуулалт хэрэггүй. Эхний хүрэл дээрээс бөмбөгийг ям оруулж чадна гэд бөмбөгөө баруун хөлөөрөө хойш нь татаж зүүн хөлөөрөө барууг дагуулж аваад гол орууллаа. За ингээд 1-1 боллоо. Нарухаяч бөмбөгөө гаргалаа. Тэгтэл Наги Исагиг дуудаж цуг хамгаалъя гэлээ. Исаги ч гайхаж Нарухаяг яахын гэтэл Наги тэр чинь хаан штэ. Чадуулж хаад дамжуулахгүй л гэлээ. Исаги ч очиж бусаач чаддаг ба Нагигийн сул зай руу дамжуулдаг. Наги ч сурснараа агаар дээр бөмбөгийг тогтоож гол оруулдаг. Барууч бүр уурлан рин шиг голоос цогтөгч хаалгаж хаачдаг. Гэхдээ хаасан бөмбөгийг нь Нарухаяа авч буцаагаад барууд дамжуулснаар баруу гол оруулдаг. Тэгээд Наги Исаги хоёрч бөмбөгөө гаргахад Нарухаяа яагаад энэ хоёртой тоглох болсон шалтгаанаа хэлдэг. Тэр нь Исагиг бол ялж чадна гэж бодсон болохоор тэр. Исаги ч Наги руу дамжуулахад Нарухаяа хааж баруу бөмбөгийг авдаг. Исаги ч барууг ирэхийг харж байх хооронд Нарухаяа өөрийн чадвар болох ард нь гарах чадвараа ашиглан хаалга руу гүйх үед баруу дамжуулж Нарухаяа хаалга руу зогтдог. Гэсэн ч хаалгач хаачдаг. Хаасан бөмбөгийг нь Наги Исаги хоёр авах гэж байхад баруу гарч ирж урдуур нь өшөглөж оруулна. 3-2 боллоо. Исаги ч бодно. Нарухаяа бид хоёр адилхан. Нарухаяа зөхөх чадвар байхгүй, надад харин хаалгачийн өмнө очих чадвар байхгүй. Төрүүлж хязгаараа давсан энэ тоглолтод ялна. Исаги ч энэ байдлаараа дэлхийн шилдэг довтлогч болж чадахгүй. Дутуу байгаа хэсгээ олох ёстой л гэж бодно. Тэгээд Исаги Наги дамжуулж хаад сул гарах гэж үздэг ч чаддаггүй. Тэгээд эцэстээ Нагиг дамжуулж Наги ч оноо авдаг. Исаги өөрчлөгдөхийн тулд өдийг хүртэлх өөрийгөө нураахаас эхлэн гэж бодно. Тэгж бодож байхад нь баруу дахиад л голоос цогтөг. Энэ удаа харин Наги очиж зогсоодог. Исаги ч бөмбөгийг нь авахд Нарухаяа ард нь ирчихсэн бөмбөгийг нь булаадаг. Нарухаяа ч хаалгачийн өмнө цохих гэж байхад Нагиг хараад айж барууд дамжуулчихдаг. Барууч гол оруулж 4-3 болно. Исаги ч бүгдийг эргэцүүлж Нарухаяа өөрийнх нь цохор цэгийг ашиглахыг олж мэддэг. Бөмбөгтэй үед л нэгийн эсрэг нэг тоглодоггүй байж бөмбөггүй үед ч гэсэн нэгийн эсрэг нэг тоглодог юм байна гэж бодно. Тэгээд Ринч бас өөрийнх нь цохор цэгийг ашигласныг олж мэддэг. Исаги ч Нагиг дамжуулж хаад энэ хоёр хэсгээ өөрийнхөө тархинд суусгаж өөрийгөө дахин бүтээдэг. Энэ хооронд Наги ч гол орууллаа. Исаги ч цохор цэг болон бөмбөггүй тоглолт хоёрыг бодож байхад Наги ирээд дуудтал Исаги хэсэг амаа татчих гоц ав ястан минь л гэдэг. Үүнийг нь сонссон Наги өмнө нь тэгж хэлж байсныг нь санаад ясна гэж байгаа юм байна л гэдэг. Энэ үеэр Нарухаягийн өмнөх амьдрал нь харагдах ба тэднийг зургуулаа. Аав ээж нь 2 жилийн өмнө ослоор нас баржээ. Нарухаягийн эгч нь тэднийг тэжээдэг бөгөөд Нарухаяач мэргэжлийн хөлбөм өгчин болж их мөнгө олоод бүгдийг нь хамгаална гэж боддог байж. Нарухаяг сонгогдоод явах үед нь эгч нь сахиус өгөөд явуулж байжээ. Буцаад тоглолтондоо орох ба Нагиж барууг дахиж зохихоос нь сэргийлээд аль хэдийн хаалгачийн хажууд очихсан байлаа. Нарухаяач барууд одоо бүтэхгүй ээ. Тэгж байхаар хоёулаа хаалга хүртэл дамжуулаад явъя гэтэл баруу би юу хийхээ өөрөө мэдье. Энэ бол миний хааны философи гэж зохт юм да. Тэгтэл баруу баруун булан руу биш зүүн жигүүр рүү зогсон байж таардаг. Барууч хожигд гээд хэлтэл бөмбөг шом онд юм да. За тэгээд шом онсон бөмбөгийг авах гэж Исаги, Нарухаяа, Наги 3 гүнээ. Нарухаяач өөрийгөө хамгийн түрүүнд бөмбөгт хүрнэ гэдгээ мэдээд Исагигийн нэгээр цогтөг чадварыг ашиглан цогтөг. Тэгтэл дахиад шом онцдог. Наги ч шууд бөмбөгийг авч сөрөг довтлогоонд ордог. Исаги ч мөн адил хаалга руу гүйн бөмбөггүй тоглолт хийдэг. Барууч Исагигийн араас гүйж гүйцээд ирнэ. Хүний нүд зөвхөн уртгаал хардаг. Иргэн тойрноо харахын тулд толгоогоо эргүүлэх шаардлагатай. Баруу урдаа байгаа намайг эсвэл хойно нь гүйж байгаа Наги бид хоёрыг зэрэг харах боломжгүй гэж бодно. Тэгээд яг баруугийн нүд хөдлөнгүүд баруугийн сохор цэгийг ашигладаг. Баруу хариу үйлдэл үзүүлэх гэж хүндийн төвөөс салих учраас тэр үед нь Исаги эсрэг тал руу нь явдаг. Исаги ч баруугаас мултарч Нагиж дамжуулдаг. Исаги ч шууд нэгээр цогтгоороо цогч оруулнаа. Ингээд Исаги Наги хоёр хожиж барууг өөрийн багтаа оруулдаг. Харин Нарухаяа хасагддаг. Үүнээс 24 цагийн өмнө Кунигами Чигири 2, 3 дахь гишүүнээ хайж байдаг. Тэгээд Рёг харж очсноо наадах чинь Нагидаа хаягдаад уурлцгаж гээл хэлчихдэг. Рёч юу гинэ гэтэл Чигири бид хоёр төрүүлээд явсан бачира Исаги хоёрыг ялмаар байна. Бид хоёртой цуг явах уу л гэдэг. За нөгөө гурав чинь цуг амьдарч эхлэнэ. Тэгтэл баруу аймаар юм бай. Өрөөгөө агаарчул. Хувцас салчуураа битгий шалан дээр тавиад бай гэд хэлж гарна. Тэгтэл Наги чи чинь юу нөгөө хаан. Үйлчлэгч баруу байсан байна шít гэдэг. Исаги ч барууг өшөө илүү мэдмээр байна. Тэгж байж бид хоёрын дунд урвал явагдана гэж бодоод цуг бэлтгэл хийх үү гэж асуудаг. Тэгсэн байдаггүй.
Баруун чинь өдөр тутмын дасгалаа хийгээд завгүй байдаг. Тэгээд нөгөө хоёр чинь болоогүй юу гэтэл дахиад 40 минут л гэдэг. Исагич энэ хатуу дэглэм нь магадгүй хүчтэй байгаагийнх нь шалтгаан байх гээд цуг хийгээд эхэлдэг. Наагич бас би бас цуг хийгээд хийнэ. Бисүсок төслийнхэн хэвлэлийн баг хурсаар 2 дугаар самбан шалгуулалтыг дүнг танилцуулж байхад зөвлөлийнх нь хурдл хэмээн яаруулцгаана. Тэгтэл Эго та нар өдийг хүртэл түр зөөрийн сквац авьяасныг бүтээсэн. Тэгээд тэр тэнэг нь юу ч бэлтгэлгүй гадаадд тоглоно гэж яваад удалгүй хэл болон соёлын ялгаанаасаа болоод буцаад ирдэг. Буцаж ирээд дотоодын лигтээ тоглодог. Үүнийг л эвдэх хэрэгтэй гэдэг. Би Бисүсокт сквац авьяасныг төрүүлэн гэхэд зөвлөлийн нэг нь бүтлгүүтвэл өршөөлгүй шүүл гин. Кунигами Рио чигри 3 баг болчихсон бэлтгэл хийж байлаа. Риоч бүр Наги дууралчихсан түүнийг л ялж байвал болоо гэж бодно. Тэр үеэр Исагич баруун багийн тоглолттой болох гээд үзэж тардагч эцэстээ гэхэд ятгаад бардаггүй. Үүний дараа Исагийн усанд орж байх ба тэр үед Кунигамитай таарч юу болсныг хэлдэг. Исагич хинтээ цуг баг болоо гэхэд надтай гээд чигри гараад ирнэ. Тэр хоёрч яаж орхиод явж чадчихна гэд байж байтал хэргийн эзэн Наги наагур нь хөвч байдیں۔ Баруун бас ирчихсэн. Банд битгий сэлээд байл гэдэг. Тэгтэл Наги жоохон бол болно штий. Харда нинжа гэдэл баруугийн өвчин нь хөдлөөд битгий бөмбөлөг гаргаад бай. Та нарч бас бие сайн угаачхад орсон биз гэдэг. Кунигами Исагигаас баруун чинь ийм нөхөр билүү гэж асуухад иймэрхүү юмдаа супер юм байна лээ гэдэг. Чигри Исагигаас дараагийн тоглох бага шийдсэн үү гэхэд Исагич үгүй гэлээ. Тэгээд зөрүүлээд та нар шийдсэн үү гэж асуухад Рио гарч ирнэ. Та нартай тоглоно л гэдэг. Наагич Риог хараад очиод гараа зохих гэтэл Рио гарыг нь зохиод одоо хоёулаа өрсөлд өчөд. Намайг сонгоогүй чамайг бяцлан гэлээ. Гэнэт уур амьсгал өөрчлөгдөж Исагич зөвшөөрлөө. Исаги тэр гуравч яаж тоглохоо ярилцаж сууна. Тэгтэл нөгөө хоёр нь наашаа дамжуулна шүү. Наашаа дамжуул гээл хэрэлдээд үнэн. Исагич дотроо би энэ хоёрын дунд нь орохоос өөр арга алгадаал гэж бодно. Наги Исагигаас яагаад шууд тоглохыг зөвшөөрсөн гэхэд бас улмааргүй байсан л гэдэг. Нөгөөтэйгөр чигэргийн хурд байхад топ 3-ыг ялж чадна гэж боджээ. Тэгтэл баруун шар үстэйг нь авъяа л гин. Нагич мөн Рио байвал зүгээр штэ гэд саналууд хуваагдчихна. Нөгөө талч бас төлөвлөгөөгөө ярилцах ба хин хэнийг авахаа ярилцах үед Рио шууд би Исагиг авна. Нагигийн буруу байсныг батлана л гин. Тэгээд Кунигами барууг аваад чигри Нагиг авахар боллоо. Хэнийг авах дээрээ тулбал Кунигами чигри 2 Наги дээр тогтоход Рио Нагиг сонгуулгүй. Надад өгсөн мэдрэмжийг нь мэдрүүлсэн дээр л гэдэг шүү. Кунигамич хувийн асуудлаа битгий оролцуул гэлээ. Тэгтэл чигри угаасаа тоглолтын дараа хариун гараад ирэндээ л гин. 4-р шатанд Рины багийнхантай тоглох баг юр байсангүй. Тэгтэл Бачира Исаги тэр хэд ирнэ л гэж хэлдэг. Риогийн баг улаан өмсгөлтэй, Исагигийн баг цагаан өмсгөлтэй тоглохоор болжээ. Шүглийн дуунаар тоглолт эхэллээ. Барууч бөмбөгийг автал Кунигами ирлээ. Тэгээд баруу бидэд хажуугаар нь гартал Кунигами нэг хойшлоод нэг ойртож хамгаалаад байлаа. Тэр нь болохоор барууг цохилтын зайд оруулахгүй байх тактик байжээ. Исаги дамжуул гэхэд барууч юу гэж дамжуулах вэ? Энэ үеэр Рио Наги бол миний олсон эрдэнэс. Энэ тоглолтоор чамаас булаана гэд хажуугаар нь өнгөрч баруугаас бөмбөгийг нь булаалаа. Хойно ганцаараа үлдсэн Исагигийн өөдөөс Рио Кунигами хоёр товтолж байлаа. Исагич Рио өөрөө хуураад гарах нь Кунигамид дамжуулах нь гэж харж байгаад яг дамжуулах үед нь Кунигами руу гүйж үүнийг тасалчихвал гэж боддол чигри рүү дамжуулсан байдаг. Чигрич бөмбөгийг авахтай зэрэгцэн Нагиг үзэж чаджээ. Гэтэл чигри хурдаа аван Нагийг хол орхилоо. Чигрич эхний голыг авдаг. Авсныхан дараа Наги бүр халчихлаа гэхэд Исаги бут нэргээд үгийс гэдэг. Бөмбөгч Исаги дээр ирлээ. Исаги орон зайд мэдрэх чадвар дээрээ шинээр сурсан чадвараа нэгтгэснээр шинэ харах өнцгтэй болж. Ингэснээр бүгднгийнх нь хаашаа харж байгаа болон хөдөлгөөнийг нь нарийн харж чаддаг болжээ. Бүр гол оруулах боломжууд нь хүртэл. Тэгээд барууд дамжуулж Риог аруулаад хаалганы урд сул гараад ирлээ. Тэгээд баруу руу наашаа дамжуул гэд хартал баруу Исагиг шууд л үл тоодог. Барууч Кунигамид бөмбөгөө алддаг. Кунигамиг авах хүн байхгүй учраас Нагич шууд баруутай муудалцаж гарна. Исагич энэ хоёрыг болилж, энэ хоёр таарахгүй нь. Энэ багийг би удирдах хэрэгтэй. Тэгхийн тулд харах өнцгөө өөрчлөн гээд өөрчлөлөө. Тэгээд бөмбөгөө аваад хартал баруу руу дамжуулсан бүх бөмбөг гол оруулахааргүй байв. Эсвэргээрээ Наги руу хартал. Наги бүр хязгааргүй боломжийг харуулж байдаг. Үүнийг харсан Исаги шууд л Наги руу дамжуулна. Чигрич цуг гүйх ба Наги чигрэд. 知ってるいくら足が速くてもさ人間は急に後ろには進めないгэж хэлээд хамаг хурдаараа гүйж байгаа чигрэгийн эсрэг тал руу бөмбөгөө явуулж цохих зай гаргаж цохиж оруулснаар 2-1 болно. Нагич Исагитай гар цохиж энэ ирчээрээ хоёулаа ялъя л гэдэг. Исаги баруутай хамтарчих гээд дахиад л ятгах гэж үздэг. Барууч хуваа хичээсээр би өөрийнхөө голоор ялна гэсээр л тэгсэн Исаги уурлаад наад бодлороо өөрийнхөө боломжийг хаагаад байгааг ойлгохгүй байна уу? Энэ байдлаараа карьер чинь дуусна л гэдэг.
Тэгсэн баруун амаа мэдэрээ суу минь. Би ийм авьяастай юм байж яагаад ялахгүй байгаа. Өөртөө хамгийн ихээр бухимдаж байна. Юуны чинь би бие ашиглах. Наадах чинь чиний л арга барил. Яг л миний хийснээр тогс гэж байгаа юм шиг гээд яваад өгдөг. Наагийн хажуугаас нь наадхаа орхио. Хоёулаа л хожий. Тэгтээ тэр өөрийнхөө хожигдлыг хүлээн зөвшөөрөхгүй бол жинхэнэ бухимдал гэж юу байдгийг хизээж мэдэхгүйс гэдэг. Дараа нь Риогийн багч бөмбөгөө гаргалаа. Рио Исагигаас Наги яагаад чамайг сонгосныг мань нь ойлгодоггүй гэхэд Исаги эмч ядаргаатай нөхөр юмаа гэж бодоод хэн мэдтiin. Тэгвэл чамд онцгой чадвар байгаа юм уу л гэдэг. Хариуд нь Рио надад та нар шиг онцгой чадвар байхгүй. Тиймээс л ясан гээд хажуугаар нь гараад яв. Рио Кунигами хоёр бие биедээ дамжуулж хуурсаар байлаа. Исаги энэ багийн гол цөмөнд гарцаагүй Рио. Кунигами чигри хоёрын тэнцвэрийг хадгалах олон талт тоглогч. Нөгөө хоёрт нь онцгой чадвар байдаг бол Рио бол бүх талдаа сайн гэж бодно. Риоч чигри рүү дамжуулах ба. Чигри дээр Наги очин хүрээ дээр гэхэд өөрсдийн амиа хичээсэн хаантайгаа бүү харьцуус гээд гол руу дамжуулдаг. Кунигамич нөгөө хитийг изүүрхэн мөргөж оруулдаг. За бүр 3-1 болоодхно. Исаги барууг орхиод Нагитай цуг оноо авсан ч хожигдох дүр зураг алга байна гэтэл барууг тоглуулах биш. Залхих ёстой юм байна гэж ойлгодог. Би хин нэгнийг өөрчлөхийн тулд хөл бөмбөг тоглосоогүй. Хожихын төлөөс тоглож байгаа. Үүний тулд арга барилаа өөрчлөн баруугийн тоглолтыг залхиж энэ талбайг захирна гэж бодов. Тэгж бодцоход Наги хоёулаа ялцгаая. Намайг сайн хараарай л гэдэг. Бөмбөгийг тоглолтод оруулж Исагич бөмбөгийг авлаа. Тэгсэн Риогийн баг Нагигаас болгоомжилж хэрвээ Исаги Наги руу дамжуулбал хүний олноор булаах байрлал зогссон байлаа. Наги руу хаяхад ч бас хэцүү болжээ. Тэгтэл Исаги барууг сонгож гүйлээ. Барууч Исагиг дамжуулах нь гээд урагшгүй. Баруутай зэрэгцэн Кунигамич бас гүэхэд яг тэр мөчийг ашиглан Наги руу дамжуулав. Тэгтэл чигри яг хөдлөх гэж байтал Рио битгийл гэж орилдог. Нагиж хуурах гэж байснаа болоод бөмбөгөө буулгадаг. Риоч цаанаас цуг шахыг гээд гүйж байдаг. Тэгсэн баруу цаагуур нь нааша хай гээд гүйж байдیں۔ Кунигамич барууг дагаастай. Тэгээд Рио Наги дээр ирэхэд Наги чамайг сайн гэгч нь харж байлаа гээд Исаги руу дамжуулдаг. Исагич гоолын гэрэл харагдахгүй бол би өөрөө гэрэл болно. Харж бай баруу, чиний бүтээсэн харанхуйг би залхиж гэрэл болгоно гэж цохиж оруулдаг. Баруу, энэ мөн өөрийнхөө гоолын төлөө намайг ашиглачихлаа л гэж бодно. Энэ хооронд Наги Исаги хоёр гүйцэе гэж хэлээд Исаги барууд байгаагаараа л тогло. Битгий чирэгдээд байгаарай л гэдэг. Баруу бүр гайхад юу гинэ гэсэн чинь Исаги бидний замд битгий садаа бол цуг минь гэдیں۔ Баруу бүр бөө нуур хинэн талбайн хаан болохыг чамд харуулъя л гэдэг. Риоч бөмбөгөө гаргах ба чигри рүү дамжуулдаг. Чигрич бэлтгэл хийсэн шигээ шууд Кунигами руу гээд дамжуулна. Тэгсэн баруу дамжуулалт ирэхгүй юм бол өөрөө авна гээд бөмбөгийг нь булааж аваад довтлоно. Наги хажууд нь дамжуул гэхэд хинт ч өгөхгүй гээд өөрөө дайрч байгаад Риод бөмбөгөө алддаг. Тэгсэн Исаги бөмбөгийг нь авдیں۔ Рио барууг бөмбөг авснаас хойш ийм юм болохыг мэдэж байжээ л гэдэг. Чигрич булаах гээд гулгадагч Исаги дээгүүр нь хөнгөхөөн дамжуулж Нагиж цохиж оруулснаар 3-3 болно. Нагич гүйцэтгэхлээл гин. Нөгөө хэд нь одоо бол талбайг энэ хоёр захирч байна л гэж бодно. Риоч бөмбөгөө гаргаж аваад чигэр рүү дамжуулдаг. Чигригийн сул тал нь бөмбөг тогтоолт. Яаж ч хурдан гүйсэн тогтоох үедээ хурдаа хасдаг учраас тэрийг нь Наги онолдог. Тэгсэн чинь чигри бөмбөгөө тогтоохгүйгээр урагш нь өшөглөж хурдаа хасалгүй гүйж чаддаг. Барууч хажуугаас нэрж гулхахад чигри дээгүүр нь гараал явчихна. Тэгснэ би болон миний хурд та нарт захирагдахгүй гэж өшөглөн гоол оруулдаг. Ингээд 4-3 болно. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн нэг хэсэг ороод энэ анимны 1-р улирлан дуусаж байгаа шүү, guys.